Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хилцээ хийхэд 2-7 хоногийн хугацаа өгсөн байна. За сүүлийн үед Иранд Израиль улсаас товтлогоо хийж байгаа. За энэ товтлогоонд Америкийн нэгдсэн улс оролцож болцсохгүй гэсэн ийм айц таамаг бол нэмэгдэж байгаа. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч дээрх мэдээллийг хийсэн тухай цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын хувьд Израилийн үнж одоо холбоотон байсаар ирсэн. За Израиль бол Америкийн нэгдсэн улсын ойрхон орнуудын бодлогыг одоо гол хэрэгжүүлэгч улс учраас энэ улсыг тууштай дэмжсээр ирсэн. За мөн Ирантай холбоотойгоор цөмийн яриа хэлцээтэй одоо өрнүүлж байсан. За гэвч энэ яриа хэлцээ нь тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. За ийм учраас бол Израилийн зүгээс Иран руу товтлогоо эрчимжүүлсэн. За тэдний хувьд Ираныг цөмийн зэсэгтэй байхад бол боломжгүй гэдгийг илэрхийлж байгаа учраас энэхүү товтлогоог үргэлжлүүлж байгаа. За пүрэв гараг цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левит сэтгүүлчд хандаж мэдгдэхдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын ирээдүйд Ирантай хилцээ хийх боломжтой эсхийг судлах ийм үндслэлтэй байгаа. Тийм учраас 2-7 хоногийн хугацаанд яриа хэлцээ хэрхэн явах нь гэдгийг харахаар шийдсэн. За энэ бол ерөнхийлөгч Дональд Трампын шууд хэлсэн үг гэж мэдэгдэж байна. За мөн тэрээр цаашлаад ерөнхийлөгч үргэлж дипломат чиглэлийг сонирхож ирсэн. Тэр бол инхийг сахиулагч хүн юм. За ерөнхийлөгч Дональд Трамп хүчээр дамжуулан их таймныг тогтоох сонирхолтой. Тийм учраас дипломат арга хэмжээ авах боломж байгаа бол ерөнхийлөгч үргэлж үүнийг шүүрэн авахд бэлэн байдаг. Гэхдээ тэрээр хүчээр ашиглахаас огт айхгүй гэсэн ийм мэдээллийг хэлж байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд за ялангуяа Дональд Трампын засаг захиргаа за мөн бүгд найрамдах намын гол бодлогын нэг чиглэл бол консерватив үзэл баримталд одоо тулгуурладаг. За энэ нь бол ардчлал болон Америкийн нэгдсэн улсад хэрэгтэй бодлогын үр дүнд хүрэхэд хүчийг одоо хэрэглэхээс огт зайлсхийхгүй гэсэн ийм бодлогын үндслийг илэрхийлдэг. За ийм учраас бол Дональд Трампын сая одоо хэлсэн хэвлэлийн мэдээлэл бол тухайн одоо үг гүнээ бүрэн одоо шингэсэн байдалтай байна. За 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн холбоотон Израилийг бол Иран руу товтлох үед Америкийн нэгдсэн улс нэг талыг барьсан үйлдэл гэж тодорхойлсон. За мөн энэ одоо үйлдэлд бол Америкийн нэгдсэн улс оролцохгүй гэж мэдэгдэж байгаа. За гэвч бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс руу одоо Израиль давтлагыг бол урьдчилан мэдэж байсан. За тийм учраас бол өөрийн одоо тус бус нутагт байсан дипломат ажилтнууд болон цэргийн одоо ажилтнуудынхаа ар гэрийг нүүлгэн шилжүүлэх ийм шийдвэрийг өгсөн. За мөн нэрээр нууцлсан 3 дипломат их сурвалжийн эрт татан Reuters агентлаг мэдээлсэн байна. За тэдний мэдгдснээр Дональд Трампын тусгай элч Стив Витков Израильд одоо Израиль халдлага үлдэж гиснээс хойш Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчитай хэд хэдэн удаа хуцаар ярьж нөхцөл байдлын талаарх мэдээллийг солилцсон байна. За мөн хоёр талуудын хооронд одоо бас энэ бол Америкийн нэгдсэн улсын зүгээс дипломат арга барилаар асуудлыг шийдэхийг зорж байгаа нэг хэлбэр юм. За хэдийгээр дипломат яриа хэлцээ энэхүү утас болон одоо бусад чухмаар үргэлжилж байгаа ч гэсэн Тель Авив болон Тегераны хооронд бие биерүүгээ харилцсан товтлогоо зохилт бол үргэлжилсэн хийгцээр байна. За пүрэв гарагт Израиль Ираны Арак дахь хүнд цөмийн устай одоо реакторыг онилж бөмбөгдсөн байна. За Иран улс ч гэсэн эргээд Израилийн цэрэг тагнуулын төвийн ойролцоо байдаг Сороко нэртэй эмнэлгийн төвийг бас бөмбөгдсөн ийм асуудал болж байна. За үүний зэрэгцээ Израилийн батлан хамгаалахын сайд КАЗ мэдэгдэхдээ Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменийг устгана гэж сүрдүүлсэн. За ийм хүн одоо дэлхий дээр байх шаардлагагүй гэсэн ийм үгийг бол өөрийн хэвлэл мэдээллийн одоо сайт сонингуудад өгсөн ярилцлагада мэдэгдэж дурдсан. Сүүлийн өдрүүдийн туршид Дональд Трамп Израиль Ираны цөмийн одоо байгууламжийн цохилт өгөхтэй холбоотой асуудал дээр өөрийн байр сууриа тодорхойгүй байдлаар илэрхийлж байгаа. За зарим их сурвалжийн мэдгдснээр Америкийн нэгдсэн улс Израиль руу бас давталж магтгүй. За энэ нь бол цаашлаад бүс нутгийн хэмжээний томоохон дайныг дэгдэх магадaltaй гэж үзэж байгаа. За одоогийн байдлаар Вашингтоноос өгч байгаа мессежүүд нь бол зарим талаараа төөрөгдүүлсэн салаа утгатай ийм мессежүүдийг өгч байгаа. За энэ нь бол дипломат арга хэрэгсээр асуудлыг одоо шийдээсэй гэсэн дэлхийн нийтийн хүлээлтийг эргэлзээнд оруулж байгаа юм. За 5 гарагийн орой Wall Street сонин нэгэн одоо бас мэдээллийг өгсөн. За үүнд бол Дональд Трамп Иранд цохилт өгөх тухай төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Гэхдээ яг хизээ товтлогоо цохилтоо хийх гэдгээ бол шийдээгүй байгаа гэсэн ийм мэдээллийг өгсөн. За үүний дараа бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social медиа хуудаснаа уг мэдээллийг
хүйсгсэн байна. За Wall Street сэтгүүл дээр гарсан мэдээлэл бол Ираны талаарх миний байр суурьтай нийцэхгүй гэсэн ийм мэдээллийг өгч байна. За харин Аль Жазира агентлагийн улс төрийн тоомч Марвин Бишира мэдэгдэхдээ энэ одоо Каролин Левитийн цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хийсэн тайлбар нь залмих байх магадaltaй. За ер нь бол Дональд Трамп үйлдэл хийхийг сонирхож байгаа. За үүнийгээ одоо зорилгоо өнгөлтөнд далдлах зорилгоор иймэрхүү 2-7 хоногийн хугацааг бол Иранд өгсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. За Ираны гадаад хэргийн сайд баасан гарагч Женевт Их Британи, Франц, Германы түншүүд болон Европын холбооны тэргүүн одоо дипломатч тооцогддог Кажа Калластай бол уулзаж Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцах төлөвтэй байгаа гэж бас мэдэгдэж байгаа. За Дональд Трампын хувьд эдгээр яриад хэлцээр үр дүнг бол маш сонирхож хүлээж байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар илүү их хүлээлт гэхээсээ илүү өөрийн зүгээс одоо гаргах ёстой зохиол шийдвэрүүдийг гаргах магадaltaй гэж үзэж байгаа. За мөн Дохогоос Аль Жазирагийн Дохо агентлагийн одоо Дохо дахь сурвалжлагч мэдгдснээр Тегеран, Вашингтоны хооронд бол итгэлцэл байхгүй байгаа нь Иранчууд Трампыг одоо асуудлыг дипломат яриа хэлцээгээр шийдэн нээлттэй байгаа гэдэгт нь огт итгэхгүй байхад хүргэж байна гэж мэдэгдэж байна. За Израильчууд Ираны дотор бол хэд хэдэн удаа халдлага үлдэж байгаа. За хэрвээ Америк нэгдсэн улсын зүгээс ногоон гэрэл асаах юм бол цаашдаа ч гэсэн энэ товтлогоо үргэлжлэх магадaltaй гэж үзэж байна. За ер нь бол цэргийн сэнжээчд болон ажиглагчдын үзэж байгаагаар талууд бас хүчээ шавсан юм байдалтай байна. За мэдээж хэрэг Иранд одоо тусч байгаа Израилийн давтлага бол маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байгаа. За нөгөө талаар Израиль улсын хувьд бол ойрхон дорнодын бүс нутагта хамгийн одоо хамгаалттай улсын тоонд тооцогддог. За Пужингийн давталгаанаас хамгаалах Iron Dome нэртэй Америкийн нэгдсэн улсын зэвсэглийн системийг өөртөө байгуулсан. За энэ системийн хүрээнд бол өөрийнхөө агаарын орон зайг хамгаалах боломжтой. За дайсны этгээдийн одоо илгээсэн бөмбөг болон одоо бусад Пужин устгах боломжтой гэж үзэж байгаа. За гэвч бол зарим тохиолдолд Iron Dome бүх одоо тэр Пужингийг барих боломжгүй ийм нөхцөл байдал үүсэж Израильд бол тодорхой хэмжээнд тухайн Пужингийн цохилт бол тусаж байгаа. За үүнээс болоод бас Израиль улсын хувьд ч гэсэн нөөцөө шавхах ийм магадaltaй байгаа учраас Израилийн хувьд хамгийн одоо шаардлагатай зүйл нь Америкийн нэгдсэн улсын оролцоог нин даруй оролцуулах. За ингэснээр бол ойрхон дорнодод өөрийн одоо дайсагнагч улсуудыг буулган авах боломж гарна гэж үзэж байгаа юм байна.